Монголын их найдуудыг, их найд төгрөгүүдийг хайрлаарай гэж захимаар байгаа. Түлш, эрчим үж энэ салбар маш эмзэг, маш чухал болж байна. Бид нар галаа өөрсдөө төлдөг, хоолныхоо махыг, малыг өөрсдөө малдаг, цахилгаан нь өөрсдөө хийдэг байх хэрэгтэй байна. Би хоёрхан зүйл хэлье. Нэгдүгээрт нь өнгөрсөн жил монголчууд галаа төлөхдөө хятадаас нүүрс авч төлсөн. Тэгээд тэр их мөнгөөр өөрсдөө дотоодоос аваач гэсэн манай нийслэлийн баахан гомдсон. 200 дараа нь 300 тэрбум нийтүүгээр 1 тонн сая 30 мянган төгрөг гэсэн шүү дээ өөрсдөө нийснэр. Нэг шуудаа нүүрс одоо 3700 биш бодит үн 50 мянган төгрөг нэг шуудаг бид нар авч төлжээ. За ягаад би нэг онцлж хэлж яах вэ гэхээр Монголд тэр хятадаас авчирсан түүхийд чинь байгаа. Хагскокс гэж Монголд юм байна уу гэд ерөнхий сайд өнгөрсөн намар салбарын сайдаас асууж исэн. Тим юм байхгүй байх гэж хариу өгсөн юм шиг байна лээ. Тэгсэн хятадаас ирсэн нүүрсэн дотор витринит гэж юм бидий. Дотор нь юу байгаа гэрлэр ойлгож үздэг. Тэр нь бол антрацит буюу байгалийн утаагүй нүүрс. Монгол улсад антрацит байгалийн утаагүй нүүрс байгаа. Тэрийг бид нар хятад руу экспортоор гаргадаг. Тэрийг нугалсан үнээр буцаагаад шахмал түлш байдлаар 1 жил авлаа. Одоо дотоодод бэлэн байгаа түүхийдийг тэр байгаа компаниудын цуглуулад чиглэл өгөөд шийдэчээ. Энэ салбарын яамнаас болон ашигт малтмын газраас авсан бичиг. Надад энэ бичгэн дээр үзүүлэлтүүд нь байгаа. За нэг асуулт юм байна. Тэгэхээр энэ мөнгө Монголдо үлдэг. Өмнө нь ямар нэг юм тохирцсон барьсан мөнгө төгрөг нааш нь явуулсан юм бол үүгээр дуусгая. Монголын мөнгө Монголдо үлдэг, Монголын эрх ашиг номер 1 энэ цаг үед ч бас хэцүү болж байна. Хоёр дахь нэг зүйл байна. Газрын тосны бүтээгдэхүүнүүд үнэн нь олон улсад тэнгэрт хадж байна. Энэ дайн бол ер нь нэлээд явах янзтай байна. Тэгэхээр биднэрт нөөц хэрэгтэй. За нөөц гэхээр зэрэг дахиад их найдууд яриад байна. Их найдуудаар бахан зээл өгч сав барих тул тахаа бид нар ярьсан. Их найдуудаа хэмнээд газрын тос боловсруулах үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний савыг нь төрүүлээд дуусчихаа. Ингэж бол болно. Техникөө тийм ч маш том сав байгаа. Тэртээ дэргүү зээл авцсан үнээр шийдсэн. Тэндээ бензин, дизелийн түлшийг нь төрүүлж дуусгаад стратегийн нөөцөө хадгалмаар байна. Одоо Монголд стратегийн нөөц хэрэгтэй. Сөрөн дэвсгэрлэх чадвар гэж ярьдаг болоод байгаа бид нар тэржүүлдэг хэрэгтэй. Үн өртгөөч тэндээ дүр хангалттай том байгаа. Тэртээ дэргүү мөнгөн зарагдана. Тэгэхээр энийг эхэлж хийя. Ингээд олон их найдаа хэмнэе. За энэ бол ингээ хоёр жишээ. Би үүнээс цааш бол ярихгүй. Зөндөө олон жишээ байгаа. Түлш эрчим хүчин дээр Монголын их мөнгийг, олон их найд төгрөгийг Монголдо үлдээж өөрөө өөрсдийнхээ асуудлыг шийдэх. Энийг бол нээлттэй шийдэх. Ийм зүйлийг та анхаараасаа гэж хүсье. Тэгээд ажлын амжилт хүсье.